Сайн байцгаана уу интернетийн технологийн орхооднуудаа Tech Forum podcast-ийн AI podcast цувралын шинэ дугаарт тавтаа морил бид энэ удаад AI agent-ийн талаар буюу хэмэл оюуны тусламжтайгаар зөвхөн асуулт хариулт асуух биш, зураг үүсгүүлэх биш. Тэ интернет орчинд бодит үйлдэлүүд хийх боломжтой үйлдэлүүдийг ер нь хэрхэн AI agent-уудыг ашиглаж хийх юм бэ гэдэг талаар их манлаа бид хоёр та бүхэн зарим зүйлсийг ингэж туршиж үзүүлэх болно. Өнөөдөр бид хоёр одоо AI agent-ийг та бүхэнд туршиж үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Орой мэндийг хүргэе манлаа. Орой мэнд сайн байцгаана уу? Ажлын цаг тарсан байна. Орой 9 болж байна. Тэгээд бид хоёрын эхний дугаарыг бас анхааралтай сайн сонсож маш олон хүмүүсийн бас үзэлтийн цаг нь айгүй урт байлаа. 3000 орчим хүн 7 хоногийн дараа үзсэн байна. Тэгээд та бүхэндээс биднийг дэмжиж үзэж байгаад баярлалаа. Лайк, шеэрэд дараарай гэж би нэг олон хэлдэггүй ч гэсэн бас дэмжиж даруул бас сайн байна шүү. Тэгээ энэ удаад AI agent-ийн талаар эхлээд ойлголтуудынхаа талаар эхлээд ярих хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд бид тэр яг үндсэн зорилго маань хэмэл оюуны боловсролыг хүмүүст олгох, энэ зүйлсүүдийг илүү тайлбарлах гэдэг байгаад байгаа учраас шууд ингэж юу яах гэхээс өмнө эхлэе те. AI agent гэдэг ингийнээс эхлэе те. Тэгэхээр яг одоогийн байдлаар бид тэрийг подкаст бичиж байгаа үед технологийн салбар болон хөрөнгөний зах зээл дээр нэг юм сонирхолтой зүйл болж байна тийм. Энэ нь болохоор Anthropic стартап нэг хэдхэн хоногийн өмнө өөрсдийнхөө Cowork гэдэг нэртэй AI agent-ийг танилцуулсан байгаа. За энэ agent нь болохоор хөрөнгөний зах зээл, маркетинг, за ер нь офис дотор суудаг хүмүүсийн ажлуудыг за 100% гэж бол угаасаа хэлж болохгүй байх. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр одоо coverлах буюу орлох боломжтой тийм. Тим түүл гарсны дараачаар софтвер компаниуд буюу те одоо энэ технологийн софтвер үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэг чөвцөөний аж үнэхээр хурдтай унж байна. Сүүлийн нэг 2 хоногийн дотор $1.80 үнэлгээ алдагдсан байна зах зээл дээрээс. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгөний зах зээл өөрөө ямар нэгэн бодит болох ч байгаа үйл явдлыг урьдчилж таамаглаад хөдөлдөг. Тэгэхээр одоогоос нэгээс 2 жил эсвэл нэг жил хагасны дараа ч юм уу бодит юм болох ч байгаа зүйлийг таамаглаж хөдөлдөг учраас технологийн салбар дээр маш сонирхолтой юм асуулт гарч ирж байна. Anthropic Cowork гэж ер нь юу гараад ирвэ? Тэгээ яг одоогийн байдлаар бид хоёроос туршиж үзээг байна тийм арай туршиж үзээг байна. Гэхдээ ямар ч мэдээллийг сонсцсон байж байна. Тэгээд энэ болохоор цаанаа AI-тай холбогдсон. Тэгээд цаанаа AI-ийн төлөвүүдээ удирддаг. Ер нь бол agent гэж AI-тай agent гэж ер нь л тэр хэлээд байгаа. Гадаад орчинтой харьцах чадамжтай AI гэсэн үг л дээ. Ер нь бол тэнгууд гадаад орчны төлөвүүдийг өөрөө бодоод удирдна гэсэн үг. Тэнгууд энэ Cowork нь Anthropic-ийн гаргасан Cowork нь болохоор ер нь бол desktop application юм билээ. Тэгээд бид нар компьютер дээрээ суулгаад ашиглаж болно. Тэнгууд түрүүн нөгөө хоёлаа бичлэгийг үзэж байхдаа нэг ашиглаж үзэх болохоор бичлэг тэгээ мэдээллүүд хийсэн л яаж байна. Бичлэгийг үзэж байхад бол компьютер дээрх бүх юунуудыг мэдээллүүдийг цэгцлэх те ажлуудыг хийгдсэн. Тэгээ дотроос нь одоо бидний компьютер дээр байгаа файлууд дээр access өгчих юм бол тэр файлуудтай ажиллаа явуучих юм бэл. Тэгээ ажиллаад анализ хийгээд, өмөлт хийгээд тэгээ тайлан төлөвлөгөө боловсруулах боломжтой юм билээ. Одоогоор cloud-ийн яг нөө Pro, Max хэрэгтэй хүмүүс, тэрнээс дээш хэрэгтэй хүмүүс дээр л ашиглах боломжтой юм бэл. Мөнгө төлсөө хэрэглэгчтэй л ер нь ашиглаж болно гэсэн. Тийм. Мэдээж баг байгууллагуудын төвшөнд ажиллах нь бол бид нар сарын $200 төлдөг нь төлж ийж бол ашиглах юм байна те. Тэгтээ бид хоёр бол ойрын 7 хоногудад ер нь манлаа бас туршиж үзээд та бүхэндээс ашиглаж харуулна. Гэхдээ хувь хүний хэрэглээний хувьд бол энэ одоо сарын $200 гэхээр бас хэтэрхий үнэтэй байна л да. Харин байгууллагуудын хувьд яг одоо нэг асуудал гарч ирчлээ юм л да. Ийм хэмжээний AI төлөвлөдөд нэг $200 өгөхөө тий эсвэл чи хүн авч ажилуулах уу гэдэг л асуудал гарч ирж байгаа учраас яг энэ одоо том технологийн компаниуд дээр одоо хамгийн эхлээд нөлөө нь гарч ирж байгаа. Тэгээд хөрөнгөний зах зээл энэ дээр энэ 7 хоногт бол нилээдгүй айцтай байна. Гэхдээ энэ бол AI хөөсрөл, AI хөөс нь ингэж хагарж гинөө гэдэг зүйлийн дохио мөн үү эсэх үү гэдгийг нь бол мэдэхгүй байна. Jensen Huang гэх сонирхолтой юм хэлсэн бэлээ яг энэ уналтын үеэр. Энэ бол үнэхээр логикийн бус ийм гаргалгаа байна.
гэдэг зүйл. Ягаад гэвэл өөрөө энэ хэмэл оюуны инновацийн тэргүүлэгч нарын нэг байгаад байгаа тий. За эдгээрээс гадна энэ 7 хоногт хэмэл оюунтай холбоотой нэг өөр сонирхолтой зүйл болсон нь өнгөрсөн 7 хоногт Amazon компани 16 мянган ажлын байр халсан байгаа. За 16 энэ 10 ажлын байрууд донд офисын ажилчид маш их байна. За мөн өнөөдөр одоо энэ Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos гэдэг хүн одоо дэлхийн хамгийн том одоо мэдээллийн вебсайтуудын нэг болох Washington Post-ыг эзэмшдэг. Тэгээ Washington Post-ийн нийт ажилчдын 3 ажилтан болгоны 1 буюу 30 гаруй хувийг нь өнөөдөр халж байгаагаа зарласан байна л да. Тэгээ ер нь офисын ажилчдыг хэмэл оюун их бага хэмжээгээр одоо орлоол эхэлчлээ. Тэгээ энэ бүр бодит нүүрэн дээр тулаад ирчихлээ шүү дээ. Тий, одоо нөө эднэр сая би эйжентүүд бодит орчин руу ороод эхэлж байна гэдгийгсэн шүү дээ. Яг тэнгуут офисын ажил хийдэг хүмүүсийн ажлыг AI хийх боломжтой болчихж байгаа. Офисын ажилчид бол ер нь файл дээр л ажиллаад байна. Тийм, файл дээр л ажиллаж байгаа. Тэнгуут тэр файл дээр нь хэмэл оюун ажиллах боломжтой болчихж байгаа гэсэн. Ер нь бол 2-3 жилийн өмнө энэ угаасаа тодорхой болцсон байсан. Эйжент яг энэ нэрийг эхлэнэ гэдэг нь түүлүүдээр дээд эхлэх хэрэгтэй. Одоо хүний хэлийг ерөнхийд нь ойлгодог болцсон гэдэг бол тэгэл ер нь бол байгаа бидний өөрсдөө хүний хийж чадж байгаа бүх ажлыг ер нь бол хийх боломжтой болоод эхэлж байгаа гэсэн. Тийм. Тэгээд түрүүн би зүгээр нэг тэр хэмэл оюуны хөөсрөл гэдэг дээр зүгээр яхаа өөрөөх нэг бодол эхэлж байгаа юм. Тэн дээр яхаа хөөсөрж иж болно. Хөөсөрсөн байж болно. Гэхдээ би зүгээр зах зээлийн үнэлгээний хувьд хөөсөрж байгаа байх гэж таамаглаад байгаа юм. Түүнээс биш юу бол биш. Яг нэг технологийн хувьд бол биш гэж би хараад байгаа юм. Технологи нь бол угаасаа нэлээ өндөр хэрэглээтэй. Тэ одоо ингээл бидний амьдралд одоо ингээд шууд нэвчиж орж ирж байна. Бидний ажилдаа ер нь л ярьж эхэлж байна тий. Тийм. BDD-ийн яг ингээд бодит ажилтаа, бодит ажлын байртаа яригдж эхэлж байна. Тэгээд энэ зүгээр нэг юм яриа байхаа болчлоо л доо тий. Энэ бол одоо үнэхээр бодхууц асуудал болж эхэлж байна. Тэгээ би өнөөдөр бас нэг сонирхолтой зүйлсийг та бүхэнд хуваалцахад за та бүхэн мэдээж подкастыг сонсдог бол энэ философицгийн миний дүлгөө баяртаа би дараад нэг юм сонирхолтой зүйлийн талаар ярьжсэн чинь Amazon-ы ажлаасаа халагдсан хүмүүсийн дотор бас дизайнерууд айгүйх байна гинэ. Тэгээд энэ ялангуяа UX UI дизайнерын маш олон жилийн туршлагатай мэрэгжилтнүүд Amazon-оос ажлаасаа халагдсан. За Amazon-д 10 гаруй жил ажилласан гэдэг чинь мэдээж одоо тий энгийн нэг дизайнер биш тий айгүй сайн л хүмүүс байгаа болов гэж бодож байна. Тэр хэмжээний хүмүүс хүртэл одоо ажлаасаа халагддаг, гів гинт ажлын байрууд нь алга болдог тийм сонин үе дээр тулгарч байна. Нөгөө талаасаа ийм бас аргументуудыг би сүүлийн үед нэлээд харлаа. Тэгээ тэр нь юу вэ гэхээр технологийн компаниуд хэд олноороо софтвер инженерүүдээ өнгөрсөн жилээс бол ер нь халсан. Тэгээд гэхдээ энэ нь бас буруу байсан юм шүү. Одоо софтвер инженерүүд чинь бас энэний яг үнэхээр цаад учруудыг нь ойлгодог, ажилуулж чаддаг хүмүүс байгаад байгаа учраас одоо хүртэл эдгэрийн бас хэрэгцээ, эдгэрийн мэдлэг ямар нэгэн бүтээгдэхүүнийг хөгжүүлээд хэрэгтэй байна гэдэг агуулгууд яригдчихэж байгаа. Би тэр одоо яг энэ хэсгийн дараачаас яг бодит скрин рекорд өгөөд та бүхэнд бодит туршлагуудаа харуулах болно. Харин тэхээс өмнө төр завсарлаад Anthropic стартапын Super Bowl дээр цацж байгаа нэг рекламыг үзүүлээ. How do I communicate better with my mom? Great question. Improved communication with your mom can bring you closer. Here are some techniques you can try. Start by listening. Really hear what she's trying to say underneath her words. Build conversation from points of agreement. Find a connection through shared activity, perhaps a nature walk. Or if the relationship can't be fixed, find emotional connection with other older women on Golden Encounters, the mature dating site that connects sensitive cubs with roaring cougars. What? Would you like me to create your profile? What's the difference between me and you? Me and you, me and you. За энэ реклам маш сонирхолтой санагдсан гэж хэлэхэд болно. За Anthropic өөрсдийнхөө рекламаараа дамжуулж бас
ChatGPT хөөрхөн шоколад амтсан байна те. ChatGPT дээр реклам ирж байгаа. Тэгээд хамгийн ихнийх маань юу вэ? За хамгийн ихний ярих түүл маань болохоор N8N гэдэг нэртэй түүл байгаа юм. Тэгэнгუთ энэ түүл маань болохоор яадаг вэ гэхэлэр AI-тай хослоод ер нь бол ажилладаг. Тэгээд түүл дууддаг буюу одоо бидний хэрэгэлдэг одоо юу гэдэг Google Sheet гэдэг юм уу те, мэйл бичих тэр ажлуудыг бүгднийг ер нь бол AI таны заавраар эсвэл ямар нэгэн schedule одоо бид энэ дээр гаргацсан байна. Schedule тавиад буюу тэдэн цагт тэр хүн рүү тийм мэйл явуулаарай гэдэг ямыг энэ дээр ингээд тохируулж өгч болно. Эсвэл өөртөө сануулга бас ингээд гаргаж өгч болно. Энэ гол нь код бичихгүйгээр өөрөөхөө хэрэгцээнд таарсан эйжентийг босгох боломжтой. Тийм түүл байгаа. За тэгээд одоо энэ хэсэг дээр болохоор N8N гэдэг ерөнхий сайт руу н ороод git start гэж дараад яг байгууллагын мэйлээр бүртгүүлэх ёстой байгаад байх шиг байсан. Тэгээд одоо энэ таны энэ дээр хостлогдоод 14 хоногийн трейл эхэлчихнэ. Дараа нь яг мөнгө төлөх шаардлага гарах бах. Мөнгө төлмөргүй байвал өөрийнхөө компьютер дээр ажиллах боломжтой. Тэр нь бол энэ дээр сайт руу нараад GitHub гэсэн холбоос дээр нь дараад харах юм бол ер нь бол суулгах заавар нь байгаа. Тэр баг зэргийн юуны мэдлэг шаардах бах, IT-ийн мэдлэг шаардах бах. Тийм болохоор энэ хэс илүү баг мөнгөний төлөөд ашигласан дээр хаа гэж бодож байна. За тэгээд энэ хэсэг дээр болохоор одоо триггер тавьж байгаа юм. Одоо сард нэг удаа тэгээд одоо энэ дээр ингээ өдрөө оруулаад тэгээд шөнийн цагаар тэгээд тэдэн минутанд гэдэг ийм заавраа ер нь бол оруулчихна гэсэн. Триггер тавьж оруулж байгаа. Тэгээд энэ дээр болохоор Google-ийнхаа шитийг холбоод өгсөн байгаа. Энэ дээрээс транзакшны одоо энэ болохоор ингээ темплейт гэхгүй юу? Дотроо ингээ N8N зөндөө олон темплейтүүд байдаг. Тэдрээс аваад ашиглаж болно, өөрөө өгсөрч болно гэсэн. Тэгээ энэ дээр Google Sheet дотор одоо ингээд нэг транзакшны мэдээлэл буюу одоо Google-ийн мэдээллүүд байгаа гэж бодъё. Тэгэнгუთ тэр нь тэдрийг уншиж аваад тэгээ энэ дээр ингээд фильтртэд тэгээд фильтртсэн дээр AI руугаа өгöd AI энэ хэсэг дээр болохоор эндээс гарч ирсэн датаг юу яана гэсэн. Анализ хийн гэсэн. Тэгээ анализ хийгээд тэгээ хамгийн сүүлд нь мэйлээр таны хөлсөн мэйл рүү илгээчихнэ гэсэн. Энэ дээр мэйлээ заагаад өгчөж болно гэсэн. Нэг ийм ерөөхий яадаг ийм төгөл байхад. Одоо энийг бол янз бүрээр өгсөрч болно. Одоо энэ дээр шинээр үсгэжээ. Шинэ workflow гээд personal гээд. За одоо энэ дээр ингээд за эхлээд одоо энэ дээр чат эхлээд холбочээ. Ингээд бид нар энэ хэсэг дээр чаталж болно гэсэн үг. За тэгээд одоо AI agent холбоод үзье. За ингээ холбочиж байгаа юм. Одоо энэ болохоор бидний яг нөө тарих гэсэн үг. Бүх төлөвүүдэд дууж ажиллах. За энэ дээр бидэрт нөө AI маань хэрэгтэй. AI дээр болохоор хэдүүлээ Gemini AI гэж хэлчихье. Энэ дээр ингээ credential гэж байгаа. Энийг нэмэх шаардлага гарч ирнэ. Тэрийг гэхдээ нэмэх амархан арга байгаа нь болохоор Google AI Studio гэдэг энэ байгаа. AI Studio-ц Google.com гэж ороод тэгэнгუთ project үүсгэх нэг юу гарч ирнэ. Тэрийг нь үүсгээд шинээр үүсгээд тэгэнгუთ энэ дээр доор байгаа энэ дээр дарангууд create API key гэдэг байгаа. Энэ project дээр нь create project гэдээ үүсгэхэд ер нь бол болно. Цаана яхаа Google Cloud-ийг үүсэж байгаа. За тэгээд key үүсчингууд энэ key-гээ хуулж авч ирээд N8N дээр N8N-ийнхаа энэ new credential гэдэг дээр нь API key гэдэг хэсэг дээр нь хуулаа тавиад өгөх болно гэсэн үг. За тэгээд AI-тайгаа холбогдчихж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор бид хэд холбогдсон байгаа болохоор шаардлагагүй. За ингээд Google-ийн Gemini гэдэг модельтэй ячиж. За тэгээд модель маань тодорхой хэмжээний санах байтай байх хэрэгтэй. Энэ дээр болохоор simple санахой нэмчээ. За тэгээд одоо энэ дээр түүл дээр бол та бүхэн эндээс ингээ хүссэн түүлээ сонгоод ашиглах боломжтой. Тэгээ энэ чатынхаа хэсэг дээр ч гэсэн одоо Telegram тэгээд Teams ч үгүй юм уу Slack гэдэг янз бүрийн чатуудаа энэ дээрс холбочиж болно. Тэгээ шууд эндээс орохгүйгээр шууд Slack-аас өөрийнхөө бүтээсэн өөрийнхөө эйженттэй
чатаа тавьчих боломжтой гэсэн үг. За тэгээд энэ дээр саяны төвл дээр бол ингээд зөндөө олон төвлүүд ингээд байгаа. Янз янзын та бүхэн эндээс ингээд хараад одоо энэ дээр түрүүний ярьсан Docs-тэй ажилтдаг юу бас байж болж байна тийм Google Docs-тэй. За одоо энэ дээр ингээд юу яагаад өгчих юм бол ингээд за одоо ингээд Google Docs-тэй юу нь бол холбогдчихж байгаа юм. Эндээс яг юунууд ерөнхий эрхийн үгүй. За энэ дээрс энийг л өчтөө дараа нь буцаачих болох баха. Тийм. За ингээд ер нь бол болчихж байгаа юм. Google Docs маань холбогдчихлаа. За ингээд за гарчиг юу гэж тий. За энэ дээр нэг чи ерөнхий хэрэгтэй. За энэ тайтлын юмнуудыг н автоматар өгнөх юм бол саяны тэр артлын зураасууд дээр ер нь бол тавьчих болно. За тэгэд одоо эндээс ингэж хадгалж болно гэсэн үг. Тэгээ энэ дээр тодорхой хэмжээний өөр төлөвлүүд бас байгаа. Одоо date time ч юм уу тий. Энийг ингээл холбочихно гэсэн үг. За тэнгууд AI маань яг энд байгаа нэг Google AI маань бол өөрөө цаг мэдэхгүй. Тэнгууд ийм цаг авдаг төлөв бид нар гаргаад өгч байгаа гэсэн үг. Өдөртөө. За тэгээ одоо энэ дээр бичил та. Сайн уу гэх. За тэгэнгүүт сайн уу бидэнд хэрхэн туслах вэ гэд хариу өгч байна. За тэгэнгүүт цаг хэд болж байна гэж асууя. За тэгэнгүүт одоо энэ түүл ижлээд бид нарт цаг хэлж өгнө гэсэн үг. 20 цаг 57 минут болж байна гэд гараад өгч байна гэсэн үг. За одоо саяны хэлсэн цагаа Google Docs руу бичээрэй гэд одоо энэ гот Google Docs дээр ажиллаж байгаа. За энэ ишиг бичсэн гэж байна. За одоо ишиг ингэж харцгаая. За энэ дээр ингэж тайтлыг нь юугаар нөхцөн байна. Саяны цагийг тайтлаар нөхцөн байна. Гарч гарна. За тэгээд нэг иймэрхүү байдлаар ингэж янз бүрийн зүйлс удирдах боломжтой. Одоо энэ дээр ингэж Docs зөвхөн ингэж бичих биш, create хийх биш, буцаагаад унших тий. Уншаад тэрэн дээр анализ хийх. Таны ингээд та одоо Google Docs дээр янз бүрийн юмнууд бичдэг бол тэдрийг анализ хийлгээд үр дүнгийн мэйлээр авах ч юм уу эсвэл Notion дээр холбох ч юм уу өөрсдийнхөө нот дээр явуулах гэх мэт ингээд та өөрөө л өөрийнхөө ажил дээр яаж л амарчилж болохоор байна, автоматжуулж болохоор байна. Бүх зүйлийг энэнгээр ингээд автоматжуулах боломжтой. Энэ болохоор ер нь бол workflow agent гэдэг юм. Ерөнхий нөө agentic AI гэдэг нь болохоор бүр том төлөвийг явдаг. Энэ болохоор workflow дээр суурилсан agent гэд явчихж байгаа. За ингээд энийг ингээ өргөжүүлээд яваад иж болно гэсэн юм байна л. За яг энэ мэтчлэн одоо энэ workflow agent-уудыг ашиглаад нэг хүн стартап удирдах юм бүрэн боломжтой болж байгаа тийм боломжуудыг одоо бидэрт байгаа гэсэн үг. Одоо жишээ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг хүн компани удирдана гэдэг нь сошиал хариуцах хэрэгтэй болно. Санхүүгийн тайлангаа явуулах хэрэгтэй болно. Санхүүгийн тайлангаас ирж байгаа тайлангуудаа өөрөө анализ хийх хэрэгтэй болно. Тэнгууд л энэ дээр одоо бүх юм анализ хийлэгдэх ч юм уу зөвхөн Slack дээрээс одоо жишээ нь 5-6 сошиал медиад яг одоо ингээд хөтлөх хэрэгтэй шүү дээ. Тэнгууд зөвхөн одоо өөрийнхөө Slack дээрээсээ пост оруулах юмнуудыгаа workflow дээр холбочлоо гэж одонгуудл тэр оруулах постоо Slack дээрээс өгчлөө гэж одонгуудл бүх сошиал медиа руу ингээ автоматар тэрийг пост болгоод хөрвүүлээд оруулчих ч юм уу дэмжээ ингэж хэлбэрчлэх боломжтой. Тэгээ энэ дээр хэрвээ эхний ээлжинд би бас энийг бас дөнгөж сайхан л манлагаас сурлаа л да. Тэгээд миний бас ойлгосон юмнууд нь эхний ээлжинд одоо дөнгөж над шиг сурж байгаа хүмүүс бол темплейтүүдийг нь ашиглаад чимээр community дээр нь янз янзын темплейтүүд байлаа шүү дээ. Тэгээд темплейтүүдийг нь нэлээд жоох ухаж үзвэл айгуу сонирхолтой юм байна. Тэгээд энгийнээс эхлээд тэгээд өөрсдийнхөө ажлууд дээрээ бас одоо жишээ нь ингээд надад бол медиа салбарт ажилладаг хүмүүсийн хувьд бол ийм янз янзын мэдээний сайтуудаас ингээд мэдээлэл түүх хэрэгцээ айгуух гардаг байхгүй. Тэгвэл одоо энэ дээр ингээд мэдээнийхээ сайтуудыг холбоол тэгэл өөр дээр нэг юу олгоо авчдаг. Ньюслетер болгоод авчдаг, өглөө болгон Тэгэл тиймэрхүү байдлаар бол янз янзаар ашиглаж болох юм байна. Тэг ийм байна. Өөр ч юм санаа байна.
өөр тийм зөндөө санаа энэ тэр мэдээ авдаг юу болвол байж болж ин сошиал медиагаа удирдах болж ин ажиллаа төлөвлөж болж ин тий. Тэгээд санхүүгийнхаа талинг одоо миний хувьд бол бас Excel дээр хийх явдаг байхгүй Google Sheet дээр хийх явдаг. Тэгээд санхүүгийнхаа нэг юунуудаа орлого зарлага дараагийн үед яах чинь их чинь гэдэг юмнуудаа ингээд ийм шиг ингээ холбочоод тэнгуутаа AI-аар ингээ удирдах боломжтой. Тийм болж байгаа гэсэн. Одоо би өнөөдөр тэдэн дөрвний зарлага гаргалаа гингууд Google Sheet рүү очиж биччихсэн. Тэгээ буцаагаад Google Sheet-ээс уншиж аваа. За энэ сарын тайлбар юу яхаар байна гэдэг юм гаргуулж болохоор байгаа гэсэн. Ингээд ер нь бол та өөрөө сэтгэхэд амьдралдаа яаж автоматжуулж болохоор байна. Тэр бүгдийг ер нь хийх боломжтой гэсэн. Тэгээд энэ дээр нэг Google-ийн Gemini болохоор юу байгаа? Үнгүүгээр ашиглаж болно. Гэхдээ яг таны датаг мэдээ сургалтын ашиглана гэж би өмнөх подкастн дээр хэлжсэн тий. Ашиглуулмааргүй байвал ер нь бол бүх газар мөнгө төлөх хэрэгтэй болж байгаа гэсэн үг тийм. За эдгээрээс гадна таны одоо ажилдаг албан байгууллагын мэйл байвал тий. Компанийнхаа мэйлээр оруулал энэ дээр үнийг ашиглаж болно. За үүнээс гадна Gemini-г компанийнхаа Google Workspace-ээр ороод за Prog нь бол баг зэргийн хязгаартай. За Thinking гэдэг функцийг нь бол үнгүү төлбөргөө ашиглаж болдог байгаа шүү. Тэгээд ChatGPT дээр $20 төлдөг хүмүүсээ бол Google Workspace компани дээр ажиллаулдаг бол бас тэрийг ашиглаарай гэж бас зөвлөх байна. За дараагийн зүйлээс өмнө дахиад Anthropic-ийн рекламыг үзцгээе. So, what do you think? Absolutely. That's such a fun and creative business idea. You've got something really special here. Getting started can feel daunting. I can make a step-by-step mini business plan. Do you want me to do that? Yeah. Absolutely. Here's some steps you can take. 1. Research. Really get to know your audience. 2. Think of a catchy name and start your social presence early. 3. New businesses often struggle with cash flow. So try Quick Dash Payday Loans because girl bosses need CEO money quick. 400% APR rates may vary, possibly doubling or tripling without notice. What? Would you like to make a quick credit check? What's the difference between me and you? Me and you. Me and you. Дараагийнх нь бол Google-ийн жоохон технологид сонирхдаг хүмүүс бол нэрийг маш олон удаа сонссон баг. Notebook LM гэдэг зүйл байгаа тийм. Тэгэхээр энийг эхлээд ер нь жоохон тайлбарсан дээр байгаа. Энэ яг юу вэ? За энэ нь болохоор юу юм? Цаана Gemini ажиллаж байгаа. Google-ийн гаргасан одоо ийм студио tool дотроо зөндөө олон төлөвтэй. Тэгэхээр ер нь бол бас эйжент гэсэн. Тэгээд энэ нь болохоор яадаг вэ гэхээр хөвчлэн болвол би юм сурахтаа зорилгоор ер нь л ашиглаад байгаа юм. Тэгээ би энэ дээр яасан бэ гэхээр notebook LM.google.com гэдээ орох юм бол ер нь бол харагдана. Үнгөө ашиглаж болно. Тэгээ энэ дээр би болохоор ямар зорилтоор ашигласан бэ гэхээр AWS-ийн машин learning инженерийн шалгалт өгдөг. Amazon-ы тэр шалгалтыг өгөхдөө бэлтгэхдээ ер нь бол энэ төлийг ашигласан. Тэгэд энэ нь болохоор яадаг вэ гэхээр та сургалтынхаа материалуудыг ерөнхийд нь оруулаад өгч чинь. Одоо энэ дээр add source гэж хагаад эндээс ингээ оруулаад өгч чинь. За тэгээд source-а бүр энэ дээр AI-аар хайж болно. Хайлуулад авчиж болно. За тэгээд өөрийнхөө файлууд, ном, одоо сэтгүүл өөр юуч үдийн тэдрийг яаж болно. YouTube-ийн линкүүд холбож болно. Тэгээд Google Drive. За тэгээд зүгээр энгийн текстүүдийг ч гэсэн оруулсан болно гэсэн үг. Ингээд бүх source-уудаа энд цуглуулж хагаад тэгээд тухайн source-осоо юм асууж болно. Одоо би нэг мэдэхгүй байна гэдэг ч юм уу те. Тэрийг ингээ асуух юм бол танд тухайн source-оос бүх мэдээллийг гаргаж ирээд танд харуулна гэсэн үг. Тэгээ source-ийнхоо ерөнхий энэ дээр ингэж бичсэн байсан гэдэг юмнуудыг ингээ харуулж байна те. За ингээд энтэйг ингээ чадлаад явах боломжтой. За тэрнээс гадна энд зөндөө олон юунууд байгаа. Давуу тал төлөвлөд энэ төлөв дээр зөндөө олон давуу талууд байгаа. Тэр нь болохоор одоо энэ audio overview гэдэг ингээд арчих юм бол надад аудиогоор подкаст нэр дийгдэгчж байгаа. Ер нь бол Одоо бид хоёр подкаст хийх шаардлага боллоо. Харин тэгэнгүүт одоо энийг ингээд подкастыг ингээ харах юм бол одоо ингээ гараад ирж байгаа юм.
Одоо ингэ сонсцгоё. Яг л ер нь бол хүн шиг юм. Яг зөвхөн англи хэл дээр л байгаа л да. For data engineering, maybe data science, and this is for you. The whole point of this blueprint is really about validating your hands-on skills. Can you actually build operationalized? За ингээд ер нь бол шууд ингээд саяны таны юу яснаас source-аас хамруулад ингээд 19 минутын подкаст гараад өгсөн байгаа юм. За тэгээд энэ дээр хамгийн сонирхолтой зүйл нь интерактив гэдэг нэг функц байгаа юм. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр та подкастаа сонсож байгаад тэгээд шууд подкаст руу явж ороод подкастынхаа дотор ярьж байгаа энэ хоёр хүн ингээ хоорондоо харилцаа ярьж байгаа дундуур нь оронгуудаа шууд юм асууж болно гэсэн үг. Тэр нь хамгийн сонирхолтой фичер нэг. Одоо ингэн гот join гэдэг за ингэн гот одоо энэ дээр би одоо ингээд би Oh, what is machine learning? Oh, that is a fantastic question. A critical one, actually. Because we just jumped straight into the certified engineer role. And we didn't define the field. Okay, let's unpack this for a second. Machine learning, at its core, is a field of AI. It's all about teaching computers to learn. Зэ нэг иймэрхүү ингээд шууд дундуур нь явангуудаа шууд source-аас асуулт асуугаад тэнгууд тэрийг маань энэ подкастн дотор явж байгаа хоёр AI шууд тэр миний асуусан асуултанд шууд интерактив хариулт явчихж байгаа. Тэнгууд энэ дэр зөндөө олон өөр төлөвлөд байгаа. Ерөнхий маппингээ гараад өгчдөг. Одоо миний шалгалтандаа бэлдэж ирсэн ерөнхий бүх доменуудыг нэгэ гараад өгсөн. Эдрийг ингээд задлаад харж болно. Тэгээ энэ дээр нь дарах юм бол шууд энэ дээр ингээд ерөнхий агуулгын талаар ингээд генерат хийгээд надад гараад өгчнө. За ингээд шалгалтын талаар одоо хэдэн өрний үнэтэй, хэдэн асуулт ирдэг, хэдэн минут үргэлжлэх гэх мэт ингээд юмнууд бас байгаа гэсэн. Энэ болгоныг ингээд дэлгэрүүлээ асуугаад иж болно. За тэгээд өөр энэ дээр бас фичерүүд нь гэвэл саяны гоё фичер байгаа. Өөр нэг фичер гэвэл энэ дээр видео бид нар генерат хийж өгч чадна. Сонирхолтой энэ слайд бүхий видео генерат хийгээд өгч байгаа юм. Тэгээ энэ бүр ингээд юутай ийм слайд бүх ийм видео генерат хийгээд өгч байгаа байхгүй юу. Тэгээ энэ хичээл гэсэн үг ер нь бол. Тэгээд зөндөө олон өөр фичерүүд байгаа. Тэгээд сүүлд бас шинээр ийм хоёр фичер нэмэгдсэн байлээ. Тэгээд ер нь бол сурах процессыг илүү амарчилж байгаа л гэсэн үг ер нь бол. Тэгээд квиз энэ дээрс бэлдүүлж болно. Энд дэр ингээд хүснээр яаж болно. Флаш карт гаргаж болно. Флаш карт гаргаж готаа энэ утасныхны аппликейшн бас байдаг. Утасныхны аппликейшнийг гаргаад би бол болж хоорондоо ингээл асуултуудыг гүйлгээл асуулт бэлдээд өгч нь арталт нь хариу байгаа. За ингээл яваад ийн гэсэн. За тэгээд нэг ийм аппликейшн байна. Та өмнө нь гарсан тэр антропик рекламууд дээр анзаарсан бол thinking гэдэг нэг ийм слоган аяух гарч байгаа. Keep thinking те одоо бодхоо сэтгэн бодхоо үргэлжлүүлээ битгий орхио гэдэг санаа те өмнө нь Apple одоо think different гэдэг те слоганоор аягүй технологийн салбарт одоо disrupt хийж түгээжсэн бол би бол энэ антропикийн гарч ирж байгаа idea дараад нь маш том ийм pop соёл маягийн зүйл болох болов гэж бодож байна л да. Одоо яг дөнгөж 2-3 хоног юм гарсан болохоор төдийлөн хүмүүс бас сайн мэдэхгүй байгаа. Бидний хэмээл оюуны эрэнд зөвхөн билээ хариулт авах биш бодхоо үргэлжлүүлэх хэрэгтэй.